Монгол дарга нар өвдөхөөрөө тэнд гадаадд биш эх орондоо энэ улсын эмнэлэгт дэмжлүүлдэг болсон цагт эмнэлгийн чанар сайжирна. Цаг авцсан яаралтай үзүүл эрүүл мэндийн асуудалтай очиод Юу солонгос явж дэмжлүүлэх вэ? Монголын эмнэлгээ доогүй солонгос руу явууллаа гэдэг асуудал яриад шүү. Энэ сай дарга нар улсын унаагаар зам хаа залардаг биш автобусаар явдаг болсон цагт нийтийн тээвэр сайжирч замын төвжил дорхно айлна. Тэр 126 гишүүний хүүхэд тэнд хувийн сургууль биш энд улсын сургууль сурдаг болсон цагт сонгогч таны хүүхэд дэлхийн боловсрол эзэмшив. Дараа англи хэлийг төр хувийн хвшил гэж ялгалгүйгээр хүүхэд бүртээ тэгш боломж олгох зохицуулалтыг гишүүдийн олонх нь уг заалтыг дэмжлгүйгээр унгаагаад байна. Энэ 126 гишүүн Монголдо үйлдвэрсэн хүн сэргэлж хувцс өмсөх юм бол үндэсний үйлдвэрлэл хятадтай өрсөлдөж дэлхийд гарна. Юун жидүүг явуулгаа. Энэ 126 гишүүн энэ гэр хороололт 4 жил амьдрахад Улаанбаатарын утаа цөм арилна шүү дээ. Юун шахмал төвшний бизнес. Энэ рэлийг үзэж байгаа таны сонгосон энэ улсын хурлын гишүүд хүүхдэн сурдаг улсын сургуулийн төлөө санаа зовж, өөрөө нэмжлүүлдэггүй эмнэлгийн төлөө сэтгэлээ чилээч, өөрөө суудгүй автобусны асуудал бүхэндэн эхнэр нь худалдаж явдаггүй үндэсний үйлдвэрлэл сэтгэлэн зовж, үнэтэй хаусаас гэр хорооллын амьдралыг өрөвддөг гэж та бодож байна уу? Тиймээс энэ цагаас эхлээд улсын хурлын 126 гишүүн сай дарга нарыг улсын эмнэлэг, улсын сургууль, улсын цалин, нийтийн тээвэр гэр хороолд амьдрах реформыг эхлүүлцгээе.